Сайн бацхан уу? Миний бие Габриэл байна. За тэгэхээр би өнөөдрөөс эхлээд Forex арилжаа сонирхож байгаа, сурах гээд явж байгаа хүмүүст зориулаад Forex арилжааны зам гэсэн нэртэй подкастууд цуврал болгоод явахаар шийдсэн байна. Тэгэхээр хамгийн эхний бидний сэдэв бол хаанаас эхлэх вэ гэдгээ мэдэж авцгаая. Ихэнх хүмүүс хараад байхад ерөнхийдөө бол Forex арилжаагаа яг хаанаас эхлэх үү, ямархуу байдлаар дараалтаагаар явах вэ гэдгийг бол арай гүйцэд ойлгож амжаагүй байдаг. За тийм бол наашаа суугаарай. Forex арилжаа гэж юу вэ гэдгээс эхлээд бүгдээр үзцгээе. За Forex арилжаа хэдүүлээ жишээгээр татчих юм бол хамаагүй амархан байлаа гэж. Жишээ нь гадаад руу, Америк руу аялахаар боллоо гэж бодё. 7 хоног аялахаар болоод. За тэгэнгүүтлээ өөртөө байсан мөнгөөрөө за илүү бодоход амархан байдлах үүднээс нэг $10,000 худалдаж авлаа гэж бодъё. За тэгэнгүүт тэр аялал маань явж байгаа цуцлагдчихсан. За тэгээд доллар солиулсаннаас хойшоогоо тэр чинь нэг 14 хоног ч юм уу өнгөрчихсөн байлаа гэж төсөөлье. За тэгэнгүүт тэр 14 хоногийн хугацаанд чинь доллар чинь илүү өндөр үнэтэй болцсон байлаа гэж бодъё. Төгрөгийн хүч судраад ч юм уу эсвэл долларын хүч илүү их хүчтэй болоод ч юм уу илүү үнэтэй болцсон байлаа гэж бодъё. За тэгэнгүүт $10,000 буцаагаад солиулсан чинь төгрөг болгоо солиулсан чинь анх өгч исэн төгрөгнөөсөө илүү ихийг авчлаа гэж төсөөлье. За ерөнхийдөө хамгийн амархнаар бодох юм бол Forex арилжааны ажиллах зарчим бол энэ. Бид нар хямдхан байхад нь худалдаж аваад үнэтэй байхад нь зарна гэсэн үг. За мөн доошоо ч гэсэн ханш эсрэг тийшээгээ доошоогоо унах үед ч гэсэн бид нар бас ашиг хийж болдог. За тэгэхээр ерөнхийдөө бол ханшны дээшээ доошоо савлгаан дээр бид нар ашиг хийгээд явна гэсэн үг. Хамгийн гол нь тэрүүнийг ирээдүйд тухайн бидний ханш одоо евро USD ч юм уу эсвэл өөр GBP, JPY эсвэл алт ч юм уу энэ ханшнууд дээшээ явах уу доошоо явах уу гэдгийг бид нар хамгийн түрүүнд таамаглаж сурах хэрэгтэй байх нэ. За тэгэхээр энэ сурж эхэлж байгаа хүмүүст урьдчилаад захих хэдэн зүйлс байна. 100% ашигтай байгаад байдаг юм бол гэж байхгүй. Анх Forex арилжаа гэдэг зүйл баг гарч ирээд ихэлснээс хойш хинч 100% таамаглалаар дандаа зүв байгаад байдаг гэж тийм зүйл ерөөсөө байхгүй. За ерөнхийдөө бол 70-80% гэдэг бол маш өндөр. За тэгээд 50-60 гэх юм бол бас дайжгүй. За тэрнээс доошоогоо бол нэг жоохон буруу тал руугаа, муу тал руугаа ч юм уу орох ч юм уу болоод ирдэг байгаа. За тэгэхээр үүнийг эхлээд сайн бодоорой. Интернетээс харж байхад ерөнхийдөө бол 100% магадлал дандаа ялдаг одоо юу гэдэг чи манай сигнал ч юм уу эсвэл дандаа ялдаг маш их ашиг олдог ботууд гэл зөндөө рекламнууд гардаг. За тэд нар бол ихэвчлэн худлаа байдаг. За 90% нь 95% нь бол би бол итгэхгүй байна. Тэрэнд бол за тэгэхээр сурч эхлэх гэж байгаа бол өөрөөс чинь огт мөнгө гарах ёсгүй шүү. Өөрөөс чинь эхний 6 сард бол огт мөнгө гарах ёсгүй. Мөнгө гарч болох зүйлсүүд байх юм бол сургалтын материалууд. Үнэхээр сайн системтэйгээр зааж чадах сургалтууд. За ном. За нэг тиймэрхүү семинар ч юм уу. Тиймэрхүү зүйлсүүд дээр л мөнгө гарна уу гэхээс биш огт бусад зүйл дээр ерөөсөө өөрөөс чинь мөнгө гарах ёсгүй. За тэгэхээр яаж мөнгө гаргахгүйгээр Forex арилжааг сурах вэ? За эхлээд хамгийн ихний алхам чинь брокер дээр данстай байх хэрэгтэй. За брокер гэдэг зүйл яа гэм бэ гэхээр брокер гэдэг компаниуд байгаа. За тэр компани дээр та өөрийнхөө нэрэн дээр данс үүсгээд, аккаунт үүсгээд, за тэр брокеророо дамжуулаад тухайн дэлхийн эдийн засагт оролцдог байх нэ. За тэгэхээр ерөнхийдөө бол би өөрөө данстай дээр үед бол тэгдэг байсан. Брокерийнхаа компани руу залгангуутлаа. За тэдээс тэдийг худалдаж ав, тэдээс тэдийг зар гих мэтчлэнгээр ингээд хилдэг байсан. Одоо бол тийх шаардлагагүй. Биднэрт интернет байна, биднэрт компьютер гар утас байна. За тэгэхээр эднэрийг ашиглаа шууд интернетээр бүх үйлдэлүүдээ өөрсдөө цаг алдалгүй хурдан хийгээд явцдаг гэсэн үг. За тэгэхээр брокер бол дэлхийн эдийн засаг, Forex эдийн засагт холбож байгаа тэр гүүрчин болох нэ. За тэгэхээр брокер сонгоход бас маш олон
зүйлс байгаа. За spread нь хэрэг. За тэгээд fee байд юм уу? Янз бүрийн commission байд юм уу? За эдгээр нь болохоор ерөнхийдөө бол шимтгэл гэсэн үг. Шимтгэлүүд нь хэр байдгийг, хэр хурдан шуурхай, хэр баталгаатай Монголд одоо бид нөр өөрсдөө ярьж байгаа учраас Монгол гэдэг ярив. Монголд аль биесийн төлөөлөгчийн газартай юм уу, офистай юм уу, ямар нэгэн асуудал тухайн брокероос болоод ч юм уу, серверээс нь болоод ч юм уу асуудал гарлаа гэхэд очиод уулзах хаяг байна уу, холбоо барихтаа хэр байдгийг гэх мэтчлэн иймэрхүү зүйлсүүдийг маш сайн анхаарах хэрэгтэй. Яагаад гэх юм бол тухайн брокер чинь цаашдаа яг бодит арилжаанд ороод өөрсдийнхөө мөнгөөр арилжаанд ороод эхлэхээр брокер чинь тухайн мөнгийг чинь зарцуулах одоо тийм гүүрэнд болж байгаа учраас тэгэхээр гүүр чинь хэрвээ муу байх юм бол таны оруулсан мөнгө чинь ерөнхийдөө бол маш эрсдэлтэй нөхцөл байдалд орно гэсэн үг. Миний хувьд бол сүүлийн үед Vantage Broker ашиглаж байгаа. За тэгэхээр Vantage Broker ядчил Монголд офистэй 20 гаруй ажилчидтай юм бэлээ. За тэгээд асуудал гарах юм бол шууд монголоор чат бичээд ойлголцоод ингээд явчих болно. Дээрээс нь Монголын компани дээр Монголд бүртгэлтэй тэгээд дээрээс нь Монголын хаан банкны данстай гэх мэтчлэн иймэрхүү ерөнхийдөө бол аюулгүй байдал тал руугаа бас нэлээд сайн санагдсан. Дээрээс нь spread бол Euro USD гэхэд бүр 0-оос эхэлдэгч гэх юм уу. Spread бол маш багатай. За тэгэл өөр зөндөө олон зүйлс байгаа. Тэгэхээр ерөнхийдөө бол тэрүүнийг нь хараад би Vantage сонгоцсон байна. Хэрвээ өөр бусад брокеруудыг сонирхож явах юм бол бас бусдыг судлаад үзэж болон дээр бол асуудалгүй бүгд нээлттэй байгаа. Тэгэхээр брокерууд ерөнхийдөө бол зарим нь дутагдaltaй, зарим нь давуу талтай. За жишээ нь зарим нь спред өндөртэй мөртлөө одоо шимтгэл авдаггүй. Зарим нь болохоор спред багатай мөртлөө шимтгэл авдаг. Гэх мэтчлэн иймэрхүү давуу тал, сул талууд ерөнхийдөө бол байгаа. Бүгдээрээ цогцоороод бүрдсэн брокер гэж ерөнхийдөө бол хэцүү. Яг гэх юм бол брокер ч гэсэн тэр олон хүнийг цалинжуулаад, сервер ажилуулад ингээд явж байгаа учраас өөрөөсөө ашигтай байх хэрэгтэй. Ядчил цалинтай байх хэрэгтэй шүү дээ ажилчдаа. Тэгэхээр ерөнхийдөө бол брокерууд бас өөрийн чинь арилжаанаас бага зэргийн ашиг авч байж ерөнхийдөө үйл ажиллагаагаа хэвэн явуулдаг гэсэн үг. За тэгээд ямар ч байсан брокеруудаа судалчлаа. Тийм бас нэмээд хэлэхэд би ерөнхийдөө бол ойрын ирээдүйд хэд хоногоос брокеруудыг Монголд үйл ажиллагаагаа явуулж байгаа брокеруудын давуу тал, сул тал за ямархуу байдалтай явагдъя, яад ийдин гэдэг тиймэрхүү цуврал бас явуулахар төлөвлөж байгаа. За хэрвээ сонирхох юм бол брокероо шийдэж амжаагүй байгаа бол тэр үнийг бас үзээрэй. За тэг ямар ч байсан брокероо сонгочлоо өөртөө тохируулаад за энэ нь удажгүй юм байна да гэж үзээд брокероо сонгочлоо гэж бод. За дараагийнх нь болохоор MetaTrader гэдэг application software байгаа. Утсан дээрч болно, компьютер дээрч болно. За ерөнхийдөө бол таблет гэдэг хүссэн зүйл дээрээ ашиглаж болно. За энэ MetaTrader гэдэг зүйл нь яадаг юм бэ гэх юм бол яг одоо би сая хэлсэн шүү дээ. Брокер руугаа залгаад за энэ үнийг аваарай, энийг зараарай гэж хэлдэг байсан бол тэр нь болсон. Одоо бол MetaTrader ашиглаад өөрийнхөө арилжааг удирддаг, арилжаа нээдэг, арилжаагаа хаадаг тэр програм байгаа. За тэгэхээр брокер дээр данстай болсон бол дараа нь MetaTrader-ыг татаж аваад за тэнгуүтлийн MetaTrader дээрээ брокерийнхоо тэр нээсэн дансныхаа мэдээллийг оруулаад өгчих нь. За тэгэнгүүт MetaTrader чинь ерөнхийдөө бол тэр брокер дээр нээсэн дансыг чинь дансан дээр чинь арилжаа нээж хаах, удирдах тийм эрхтэй болчихно гэсэн үг. Холбоод өгөх нь шүү дээ. За тэгэнгүүтлээ тэр MetaTrader дээр маш сайн ажиллаж сурах хэрэгтэй. За тэгэхээр MetaTrader дээр арилжаа нээж болох нь байна, арилжаагаа хааж болох нь байна. За тэгээ удирдах болох нь байна. SL, stop loss, take profit гэх мэтчлэн зүйлсүүдийг оруулж өгч болох нь. За зарим нь үнэхээр анхан шатнаас сурч байгаа бол SLTP 2-ыг бол одоохондоо мэдэхгүй байж магадгүй. Энэ бол зүгээр цаг хугацааны эрхэнд ерөнхийдөө бол тууштай байгаад ах юм бол иймэрхүү мэдээллүүдийг авчиж болно. Тэгэхээр төр зур эднэрийг хоош нь тавиад за ерөнхийд нь энэ удаагийн подкастер ерөнхийд нь ярьчихъя. За тэгээ MetaTrader татаж аваад брокер дээр нээсэн дансаа холбоод, аккаунтаа холбоод за тэгээ MetaTrader дээр ажиллаж сурах нэ.
За тэгээд брокер дээр данс нээчихсэн бол шууд ингээд мөнгө тэр данс руугаа шууд мөнгө хийгээд ингээд өөрийнхөө халаатснаас мөнгө гаргана гэсэн үг бол биш. Өмнө нь хийсэн тий эхлэлд нь хийсэн. Брокер эхний эйжент эхний хэдэн сар бол ерөөсөө өөрөөс ч мөнгө гарах ёсгүй. За тэгээ яаж мөнгө гарахгүй, яаж арилжаанд орохгүйгээр би арилжаа сурах юм бэ гэж бодож байгаа. Демо данс гэж зүйл байгаа. Брокер болгонд демо данс гэж зүйл байна. За тэр демо данс нь яадаг вэ гэхээр ерөнхийдөө бол төсөөллийн мөнгө гэсэн үг. Ерөөсөө байхгүй зүгээр хийх хоосон дадлагын мөнгө. За тэр дадлагын мөнгөн дээрээ яг л өөрийнхөө мөнгөөр арилжаа хийж байгаа юм шиг яг жинхэнэ чарт дээр ханшны хөдөлгөөнүүд дээр таамаг дэвшүүлээд арилжаанд ороод гараад ээж болно. Хамгийн гол нь өөрөөс чинь тэр брокероос чинь тэр ямар ч мөнгө гарахгүй гэсэн үг. Тэр сурч байгаа явцдаа бол байнга демо данс. Тэгэхээр демо данс ашиглаад ерөөсөө мөнгө гаргахгүйгээр арилжаа нээгээд хаагаад удирдаа сурчхна. За тэгээд ерөнхийдөө бол дараа нь яг лайв арилжаанд орохдоо бол мэдгүй чадахгүй гэсэн асуудалгүй болчихно гэсэн үг шүү дээ. За тэгээд демо данс дээр арилж байгаа MetaTrader дээр арилжаа сурчихсан. За брокер дээр дансаа нээчихсэн. За тэгсэн бол дараа нь TradingView гэж сайт байгаа. За тэр TradingView гэдэг сайт яадаг вэ гэхээр яг анализ хийж ханшийн дараагийн хөдөлгөөнүүдийг нь хаашаа явах вэ гэдэг таамаг гаргахад чинь хэрэгтэй сайт. За тэр сайтн дээр чинь янз бүрийн индикаторууд байгаа. Янз бүрийн зурах арга барил, зурах түүлүүд маш олноороо байгаа. За гэх мэтчлэн зөндөө олон өөрийн чинь ажлыг маш сайхан хөнгөвчлөд өгчих зөндөө олон зүйлс байгаа. За тэрүүнийг ашиглагаад TradingView дээр ажиллаа сурч байна. За тэгэхээр ерөнхийдөө бол ихэнх арилжаачдын арилжаанд орохдоо ямар хүзүйл болдог вэ гэхээр эхлээд TradingView дээр анализа хийгээд за ханшийн дараагийн хөдөлгөөн дээшээ юу доошоо юу гэдгийг таамаглаад сурчхна. За тэгснийхаа дараа MetaTrader дээр арилжаагаа нээдэг гэсэн үг. За тэгэхээр MetaTrader дээр арилжаагаа удирдаад явна. TradingView дээр анализа хийгээд явна. За тэгэхээр ерөнхийдөө бол эднэрийн бүгднгийн демо дансан дээр анх сурж байгаа хүн бол бүгднгийн демо дансан дээр. За тэгэд хэр хугацаанд хэдийн хүртэл демо дансан дээр арилжаагаа хийх юм бэ гэх юм бол за ямар ч байсан эхлээд бүгднгийн мэдээд сурчих нь байна. MetaTrader дээр демо TradingView дээр ажиллаад за тэгэнгүүт л өөрийнхөө лотыг тааруулаад лот гэдэг нь бол ерөнхийдөө бол арилжаанд орж байгаа тэр дүн чинь гэсэн үг. Хідэн ерөнхийдөө баланстай чинь үргэлж холбоо хамааралтай байх хэвээр. Тэгэхээр арилжааныхаа нийт данстай жишээ нь $1000 данстай бол нэг арилжаанд 10-аас $20 л эрсдэлд оруулахаар тохируулдаг гэсэн үг. За тэр мэдчлэн зүйлсүүдийг бүгднгийн лото яаж тааруулах юм гэх мэтчлэн бүх зүйлсүүдээ мэдээд авчихна. За тэгээд өөрийн гэсэн арга барилтай болох. Өөрийн гэсэн арга барил стратегтэй болох хүртлээр демо дээр арилжах нь байна. Эрсдлийн менежментээ ойлгодог, хийж чаддаг болтлоо демо дансан дээр арилжах нь байна. Арилж байгаа удирдаад аваад явцдаг хизээ хаах уу, хизээ нээх үү, хизээ стоп лоссоо зөөх үү гэх мэтчлэн зүйлсүүдийг мэддэг, ойлгодог болтлоо демо дансан дээр арилжаа хийн. За тэгэхээр яагаад демо данс гэдээ байгаа вэ гэх юм бол өөрөөс чинь өөрийнхөө жинхэнэ мөнгийг эрсдэлд оруулахгүй гэсэн үг. Ердөөсөө өөрийнхөө жинхэнэ мөнгийг эрсдэлд оруулж болохгүй ихний ээлжинд. За ерөнхийдөө бол ихэнх алдаа гаргадаг, шинэ арилжаачтай алдаа гаргадаг зүйлс нь интернет дээр ингээл маш их өдөртөө $100 мянган доллараар нь олж байгаа хүмүүсийг хараад за ер нь бол арилжаа хийх юм бол би ийм болж чадах юм байна гэд брокер дээр данс нэгэл MetaTrader дээр хагас дутуу ажиллаж сурангуутлаа шууд өөрийнхөө дансыг цэнэглээл за бүр хамгийн аюултай нь байраа, машина, барьцаанд тавьж зээл аваад эсвэл хүнээс зээл аваад аль эсвэл өөрийнх нь амьдралдаа хэрэгцээтэй одоо жишээ нь юу гэдэгч байсан дараад сарынхан түрээс мөрөөс ч юм уу тий. За тэр мөрөөнийга шууд үгэнгүүтлээ дансаа цэнэглэнгүүтлээ. За энэ үнийг би 10 дахин 20 дахин өсгөнөө гэж орж ирэнгүүтлээ шууд тэрүүнийга бүгднийг алдчихдаг.
Угаасаа алдах нь тодорхой, яагаад гэх юм бол ямар ч арилжааны талаар стратеги байхгүй, ямар нэгэн арилжаанд орох тийм кондишн бүрдүүлэлт гэж юм ерөөсөө байхгүй. Зүгээр таамгаараа. Ерөнхийдөө бол ингэчгээр мөрөөдөө тоглоом болчихж байгаа. Хүмүүс Forex наадах чи мөрөөдөө тоглоом хамаг зүйлээ тавиад туудаг, юу ч гоо хоосон болдог гэж яриад байдаг. За тэр нь ч гэсэн мэдээлэл муутай байгаа хүний зүгээс авч үзэх юм бол тэр нь зөв. Ягаад гэх юм бол Forex мөрөөдөө тоглоом хоёрыг цааглаж байгаа. Маш нарийнхан зур бас байгаа. За тэгээд ямар үед нь Forex чинь яг мэрэгжил бизнес болд юм бэ гэхээр өөр ангисан эрсдлийн менежменттэй, стратегтэй, төлөвлөгөөтэй тоглолтод тэр чинь бизнес болно. Нөгөө талдаа ямар ч тийм зүйл байхгүй, зүгээр л сохроор за ингэчих юм болоо да гэсэн байдлаар хандаж орж явал тэр чинь мөрөөдөө тоглоом болж байгаа. За иймэрхүү байна. За тэгээд дараагийн подкастууд дээр бүр илүү дэлгэрэнгүй тайлбарлаад риск менежмент гэж юу юм, алдаа гаргадаг зүйлсүүд нь юу юм, лот гэж юу юм гэх мэтчлэн сэдвүүдийг ярилцаад явах болно. За хэрвээ миний ашигладаг брокерийг сонирхохыг хүсэх юм бол би description хэсэг дээр линкийг оруулчихсан байгаа. За тэгээд дээрэс нь хэлэхэд тэр description хэсэгт байгаа линкээр ороод бүртгүүлээд за тэгээд брокерт дансаа нэгээд $50 цэнгэлсэн болвол манай академид орж болно. За академид юу байх вэ гэхээр анхан шатны сургалтууд байгаа. За тэгэхээр интернетээ сайж цаг өрөхгүй хүсвэл бүх зүйл нэгд ор байгаа. Анхан шатны сургалтууд байгаа. Миний оруулдаг анализууд байгаа. Single trade руу оруулдаг day scalp анализ байгаа. За тэгээд SMC сигнал байгаа. Chat group байгаа. За тэгэхээр chat group-ээс бас мэдгүй чадахгүй байгаа зүйлсүүдээ асуугаад явчихаж болно гэсэн үг. За тэгэхээр брокер дээр дансаа нэгээд $50 депозит хийгээд тэгээд манай академид ямар ч үн төлбөргүйгээр орчиж болно гэсэн үг. Гэхдээ тэр $50 депозит хийж байгаа нь бол ерөөсөө ингээд тэр $50-ороо арилж гэсэн үг бол биш. Тэр $50 чинь дансанд чинь байж л байна. За тэгэхээр сураад бүр хангалттай гэж үзэх хүртлээр демогоор явж байгаад за дараа нь тэр $50-ороо өөр ингээд дансаа удирдаад илүү их өсгөөд ингээд явах боломжтой гэсэн үг. За тэгэхээр дараагийн подкастаар уулзтлаа. Түр баяртай.